Хүүхдүүдтэй, миний хөрхөн хүүхдүүдтэй. Анхан шатны 4-р хичээл. Өнөөдрийн үзэх үг ба. Ба. За ямар нэгэн хөг мөг юусоо байхгүй. Зүгээр ба. Тэгэхээр урдаа ийм дөрвөлжин ийм ханз ороод ирэхээр энэ бол ам гэсэн үг. Ам гэдэг ханз. Тэгэхээр ам гэдэг ийм ханзанд ингээ ороод ирэхлээр ер нь л амтай холбоотой л гэсэн үг болчихно. Тэр ханзны утга нь. Окей. Тэгэхээр ба гэхээр ер нь л аялга үг. Ямар аялга үг вэ гэхлээр 我吃包子吧. 包子吧. Тэгэхээр би бууз идээ л дээ. Хичээл та. Хичээл та. Тэгэхээр л та гэх юм одоо тий. Хичээл та ингэчээл та гэдэг юм саналаа хэлж байгаа, тийм юм ийдийг хэлж байгаа үгэн дээр ба гэж орж ирэх байна. 我 би 吃 идэн гэсэн тийм ээ. Идэн. Бауз гэж үтсэн бууз гэсэн үг болж байгаа тийм. Тэгэхээр эзэн биеийн хойноос үйл үг орно. Үйлэгтэй холбоотой үг нь яг ард орно. Тэгэхээр би идий. Юу идэхийн? Үйлэгтэй холбоотой буюу идий юу идэхийн? Бауз. Тэгээд хамгийн сүүлд нь ба гэчихээр саналаа хэлж байгаа. Тэгчил та ингэчил та. За дагаад хэлье. 我吃包子吧. 我吃包子吧. За хурдан. 我吃包子吧. 我吃包子吧. Нэм темптэй уншаад байгаа. Тэгэхээр яг тэрийг нь яг адилхан унших хэрэгтэй шүү заяа. Дахиад 我吃包子吧. 我吃包子吧. Good. За дараагийнх нь мама 吃包子吧. За энийг одоо өөрсдөө орчуулж чадхаар болсон баг тий. Мама юу гэлээ? Ээж. 吃 идэн. Бауз бууз ба тэгчил та гэнэ. Нийлүүлээд уншъя. Мама 吃包子吧. Дагаад хэлээрэй. Мама 吃包子吧. Одоо хурдан. Мама 吃包子吧. 妈妈吃包子吧. 妈妈吃包子吧. За тэгэхэд шаарэ. За тэгвэл түүнд 8 бууз байгаа үсттэй гэд тэгсэн биздээ гэх юм бол бас ба орж болж байна. За ханзаарнаар хэлүүлээ. Та ёо бага бауз ба. Та гэдэг чинь тэр эмхтэй гэсэн үг тий. За одоо ханзаа бүгдээрээ маш сайн харж байгаа. Ямар шуу юм бэ? Та гэж бичээд галхийн ингэж бичээд ингэж ханзын бол ингэж бичдэг байна. Та тэр эмхтэй. Ёо гэдэг нь байгаа гэсэн үг. Надад тийм байгаа. Би надад компьютер руугаа утас байгаа, ном байгаа гэхэлэр ёо. Тэгэхээр түүнд байгаа баг 8 ширхэг. Гөөчин ширхэг гэсэн үг болоод байгаа тий. Баг гэдүүлээ үтсэн. Тэгэхээр түүнд байгаа 8 ширхэг бууз байгаа үсттэй. Гэхээр ба орж ирж болж байна. Дагаад уншъя. Та ёо бага бауз ба. Тэгэхээр та ёо бага бауз ба. Бауз ба. Дагаад хэлээрэй. Бауз ба. Бага бауз ба. Бага бауз ба. Та ёо бага бауз ба. Сайн байна дараагийнх нь. Аваа бид нар хоолоо идцгээе л дээ. За тэгцгээ ингэцгээ гэхээр саналаа хэлнэ гэсэн тийм ээ. Тэгэхээр бас ба орох нь байна. За аав гэхээр үгдүүлээ. Ба ба. Хөг нь дээрээсээ доошоо бууж байгаа тийм. Ба ба. Ба ба. Мен гин. За мен гэдэг нь болохоор бид нар, тэд нар, та нар гэдэг юм олон тоо олгож байгаа. Нар тий олон тоо олгож байгаа үг. Тэгэхээр гэдэг чинь би гэсэн үг тийм ээ. Мен нь болохоор бид нар. Окей. Тэгэхээр бид нар 吃饭吧. За фан гэдэг нь болохоор хоол гэсэн үг байна. 吃 гэхээр идэн. Тэгэхээр бид нар хоолоо идээ л та.
Аваа хоолоо идцгээе л дээ. За монгол хэлэнд болохоор аваа хоолоо идцгээе л дээ гэж шууд идцгээ гэдэг чинь хамтдаа хэдүүлээ хамтдаа гэсэн санаа гаргаад байгаа тийм. Хятад хэл болохоор бүх зүйлийг тоочж ярьдаг хэл их тийм дэлгэрэнгүй бүгд ингэ нэг нэнгүү ингэ тоочдог. Тэгэхээр цаад санаа бид нар хэдүүлээ буюу бид нар хоол идээ л даа гэдэг учраас мэн гэдэг үгээ ер нь л заавал хэлдэг байна. Дагаад уншъя. Баба 我们吃饭吧. дахиад 我们吃饭吧.爸爸我们吃饭吧. Одоо хурдан. 爸爸我们吃饭吧. За өнөөдрийн үгс үг ба аялга үг. Тэгцгээ, ингэцгээ, тэгээл та гэдэг үг байлаа. Хичээл өдөр заавал 5 удаа дагаж давтаж хэлж сонсоорой заа юу.